Улсын хурлын хамгийн газраас бодлого залуусын хяналт төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа парламентын ардчлалыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо сургалтын бяам гарагийн зочны лекцэд улсын хурлын дарга Замдан Чатар урагдж залуу сэтгүүлчдтэй ардчлалын талаар ярилцлаа. Тэрээр лекцэндээ парламентын ардчлал, зөвлөлдөх санал асуулга, Монгол Улсын үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийг үзэл санаа, түүний үргэлжлэл, улсын хурлын хяналт шалгалтын арга хэрэгслүүд зэрэг өргөн хүрээний сэдвийг хүндэн ярьж залуустаа чөлөөтэй санал солилцов. Мөн олон нийтийн санал бодлыг авч бодлого шийдвэрт тусгах тийм ч амар биш. Дээр дурдсан иргэдийн үл тоомсорлол бол нэг хязгаарлал. Хүмүүс бодсноос бага үзэл бодолтой байдаг гэж тэрбээр онцлоод мэдэхгүй гэж хариулах дургуйгээсээ болоод үзэл бодлоо таамгаар илэрхийлдгийг жишээ аван ярьлаа. Парламентын засаглалтаа Англи улсын улс төрийн зүтгэлтэн алдагт Уинстон Черчилль хэлэхдээ ардчил бол одоо төгс төгөлдөр зүйл шүү. Гэхдээ энэс илүү засаглалын хэлбэрийг хүндрэлтэн бодож олж чадаагүй байна гэж хэлсэн. Тэгэхээр мэдээж ардчил энэ бүх асуудал ингээд бүгд сул талтай л да. Одоо манай филиал хэллэж гэсэн гэрчсэн тэгээд зөндөл асуудал төгс төгөлдөр юм байна. Мэдээж энэ сул тал. Гэхдээ энэ зарим хүмүүс нэг талын мэдээлэл, зарим хүмүүс оролцохгүй гэдэг юм шүү дээ. Ерөөсөө эцсийн дүндээ тэр төлөөллийг л авч байгаа. Парламентын ардчлалыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо сургалтыг Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол улсад парламентын ардчлалыг бэхжүүлэхийн төслийн дэмжлэгтэйгээр явуулж байгаа. Өнгөрч 7 хоногт танхимын үндсэн сургалтуудыг явуулсан юм. Өнөөдрөөс эхэлж байгаа бяам гарагийн лекц 2-7 хоног тутамд үргэлжлэхийн хамт улсын хурлын үйл ажиллагаатай танилцах зэрэг бүрдэл хэсгүүдэд залуу сэтгүүлчид хамрагдаж хөтөлбөрийн төгсгөлд парламентын хяналт шалгалтын үйл ажиллагаа түүнд иргэд олон нийтийн оролцоог хангахын ач холбогдлын талаар сэтгүүлзэн бүтээл туурвих юм.